Музей гэдэг үгийг монгол хэлний тайлбар толинд түүх, соёл дурсгалын талаарх ховор сонирхолтой зүйлсийг цуглуулан хамгаалах, нийтэд үзүүлэх, үзэсгэлэн гаргах ажлыг эрхэлдэг байгууллага үзэсгэлэн хэмээн тайлбарласан нь бий. Хүн түүх бүтээдэг. Тийм ч учраас хүн бүхэн өөрийн гэсэн музейтэй. Тэр музей дотроо хизээд давтагдшгүй нандин дурсамжаа хадгалсаар. Тэдгээр дурсамж нь хүн төрлөختний хамтын музейг баяжуулсаар байдаг. Дурсамжийн музей цуврал сурвалжлагын энэ удааны дугаараар Монголын соёлын үнэт төвийг хадгалсан олон газраар аялах мөрөөдөл тээж яваа хорвоогийн дурсамжийн музейгээр хамтдаа зочлоо. За миний хувьд миний дурсамжийн музей гэдэг бол одоо миний гар утас. Би ерөн дэлхийн олон улсад байгаа энэ Монгол соёлын үнэт төвийг хадгалсан бүхий л газруудаар очиж гар утсан дээр зургийг авч хадгалах ийм хүсэл мөрөөдөлтөө. Яагаад гэвэл одоо тэр том музейд хадгалсан тэр үнэт төвнүүдийг хараад би зөвхөн энийг одоо гар утсан дээр зургийг авчиж ойр дотны хүмүүстэй ингэж ярихаас өөр юм хийж чаддаггүй да би харамсдаг. Одоо жишээ нь миний гар утсан дээр бол бүгэн найрамдах Дундад ард улсад байгаа одоо Чингис хааны онгоны зураг. За тэгвэл одоо Шилэнгол аймагт байгаа тэр Юнэ дээд нийслэл Шанд хотын бууран дээр ахуулсан зураг. Тэгвэл бүгэн найрамдах Оросын холбооны улсын Эрмитаж музейд байгаа одоо манай Монгол үндэстний өсөг бичгийн хамгийн анхны өв хэвддэг Чингисийн чулууны бичгийн хазууд ахуулсан зургууд байдаг. Энэ бол одоо миний хамгийн нандин дурсамжууд. Тэр мөртөө миний энэ дурсамжийн музей дэх хамгийн үнэт өвүүд байгаа. Өнчирсэн хідэн хүүхэд шиг өрөвдөм хідэн дурсгал Эрмитаж хэмээх энэ том музейн нэгэн буланд хүнд гунигийн манан татуулан тайван оршсоор хичнээн чөвлийг үтсэн болдоо. 200 жилийн өмнө олдсон чулуу, 200 жилийн өмнө олсон шарх, 200 жил хүний нутаг дэх тэнүүчлэл, 200 жил эх орноо гэсэн мөрөөдөл. Түүхийн шаргал тоос шүүр салдах шиг болов. Нутгийнхаа ширхэг чулууг хүртэл хүний газар дөнчрүүлдэггүй монголчууд маань өөрийнхөө түүх соёлын үнэт дурсгалыг ийхүү хар элгийнхний музейд хаа нэгтээ нь булан сахиулан хоцроосон нь даанч харамсмаар гэж тэрээр Чингисийн чулууны бичгийн тухай аян замын тэмдэглэлдээ бичсэн байдаг. Энэ Чингисийн чулууны бичгийн хазууд ахуулсан зураг Эрмитажийн музейг бол дэлхийн 4 том музейн нэг гэдэм байна лээ. Тэгээд энэ доторх өзмөр бүрийг 8 секунд үзэхэд л 4 жил хэрэгэлдэг ийм том музей. Энэ том музейн 3 давхар нэг жижигхэн болонд манай монголчуудын үнэт төв Чингисийн чулууны бичиг тэнд байдаг. Тэгээд Чингисийн чулууны бичгийн тухай түүх материал хайж үзэхэд Чингис хаан Сартуулыг дайлаад буцах замдаа их найр наадам хийж 335 алд хол байгаа байг онсон Есүнгэ мэргэн гэдэг хүнийг алдаршуулахын тулд энэ хөшөөг босгосон гэдэг. Тэгээд би Чингисийн чулууны бичгийг хараад надад ийм нэг хідэн санаа ширэлт төрсөн. Нэгд монгол залуучууд Чингисийн чулууны бичиг гэсэн энэ том соёлын өвөө мартчих юм биш байгаа. Энийг хэр төвшин судалж байгаа юм болоо. Бас нэг нь бол яг би Чингисийн чулууны бичгийн хазуугаас ингээ явх үед надаас Чингисийн чулууны бичиг тэр соёлын үнэт төв тэр түүх юу нэгийг хүсэж явах шиг юу нэгийг хүлээж байгаа шиг ийм санагдсан. Хойшоо эргэж харалгүй цэгээрээ алхасаар музей холдсоор Чингисийн чулууны бичиг монголчуудаасаа юу нэгийг хүсэн хүлээсээр түүний аян замын тэмдэглэл ингэж төгсдөг. Чингисийн чулууны бичиг шиг монгол соёлын үнэт төв хүний нутагт эзгүйрэн харийн соёлоор овголсоор байгаа бас нэгэн жишээ бий. Тэр бол Хувлай хааны дээд нийслэл Шанд хотын буур юм. Энэ бол миний 2016 онд Юнэ дээд нийслэл Шанд хотын бууран дээр ахуулсан зураг. За энэ бол яг Шанд хотын буурны өмнө байдаг чулуун хөшөө. За энэ Шанд хотынх нь буур.
Энэ нөгөө буурнаас хадис авч байгаа юм зураг. Шанд хотын буур бол яг өнөөгийн Өвөр Монголын ойртон засаг орны Шилэнгол аймгийн Шулуун хөх хушуунд байдаг. Ёны дэд нийслэл Шандын түүхгүй бол Монголын түүх дэлхийн түүх дутнаа гэж нэгдсэн үндэсний байгууллагын эрдэмтэн судлаачид хэлсэн байдаг. Ерөн энэ Шанд хот бол тухайн үедээ Хятадын түүхэнд хамгийн том нийслэл хот гэж алдаршсан. Гэхдээ харамсалтай нь энэ том нийслэл хот Мин улсын үед Мин улсын чирэг галд зорхисноос болж өнөөдөр зөвхөн буур төдийл үлдэж байна. Яг энэ Шанд хотын тухай миний хамгийн анхны дурсамж, хамгийн анхны ойлголт бол нэг дуунаас ихтэй юм. Тэр нь бол одоо манай Өвөр Монголын дууны шүлгийн зохиолч Эренчин Ямын Сэчин цогтын бичсэн Ховлын хаан гэдэг дуу. Шар талын цэцгэс чамайг мартахгүй, шархтын хүн чулуу чамайг мартахгүй, нурсан хотын буур чамайг мартахгүй, ургацсан тугийн сэмэрхий чамайг мартахгүй гэж. Энэ хэдийгээр Ховлын хааны тухай дуулсан боловч энэ дотор нь гарч байгаа энэ газар тэр хүн чулуу бол яг энэ Шанд хотын тухай ярьж байгаа юм. Тэгээд Шанд хотын буурны тэр хөрсөн дээр очиж зогсоход энэ дуу жингнээсээ мэдрэгддэг. Яг тэр шархтай хүн чулуу, толгойгүй хүн чулуу тэнд байдаг. Тэгээд тэр нурсан хотынхэн буур тэнд байдаг. Яг Монгол үндэстний тэр гунигт түүхийг өгүүлж байгаа, гунигт түүхийг одоо хойч үедээ ингэж ярьж өгч байгаа юм шиг мэдрэмж надад төрсөн. Харамсалтай нь ийм том соёлын өв маань, манай Монгол үндэстний түүх соёлын ийм нандин зүйл маань өнөөдөр Монголын хөрсөн дээр биш, харь гүрний хөрсөн дээр байна гэдэг. Тэр мөртөө одоо Хятадууд чинь 2008 онд энэ газрыг Дундад улсын хаан нэрээр ЮНЕСКОд бодисын соёлын өвөөр бүртгүүлсэн байгаа. Энэ нь цаагаараа бол энэ соёл хожим ирээдүйд бол Хятадын соёл гэдгээрээ дэлхийд танигдана гэснийг харуулж байна. Энэ нь бол надад маш харамсалтай санагдсан. Би яг одоогоос хэдэн жилийн өмнө нэг мэдээ үжижсэн байна. Нөгөө Хятадыг чинь 8 улсын холбооч хэрэг эзэлхийнхээ үед маш том үнэтэй эдүүдийг дээрэмдэж авч явсан байдаг юм. Тэгээд одоогоос нэг 5-6 жилийн өмнө байх. Хятадын мөнгөтэй баян хүмүүс нь тэр үнэт зүйлсийг худалдаж авчираад өөрийнхөө улсад ингэж бэлгэлсэн байдаг. Ийм мэдээ харж ирсэн. Тэгээд энэ мэдээг хараад, энэ мэдэгийг бодоод эргээд манай монголчуудын энэ үнэтэв гадшаа урсж байгаа, монголчуудын үнэтэв гадаадад байгаа, эх орондоо ирэхгүй байгаа энийг ингээ харьцуулаа үзэхэд манай монголчууд юу нэгийг хийвэл таарах юм биш үү? Гадаадд байгаа монголчуудын энэ үнэтэв монголчуудаас ямар нэг зүйлийг хүсэж байгаа юм биш үү гэсэн бодол өөрийн ирэхгүй төрдөг. Тэгээд энэ үед миний одоо хувь хүнээ хийж дийлэх ганцхан зүйл бол тэр сайхан үнэт төвийг хадгалсан газруудаар очоод тэдгээрийнхэн зургийг аваад бичиг материал цуглуулад тэгээд энийг бас ойр орчим хүмүүстэй түгээх, энийг өөрийнхөө дурсамжийн музейтэй хадгалах ийм зүйл. Бид бүхэн хамтдаа Хорвоогийн дурсамжийн музейгээр аяллаа. Түүний дурсамжаас Монгол түүх соёлоороо бахархсан, Монгол соёлын үнэт төв харийн нутагт эзгүрч бид гуниглсан. Тэдгээр үнэт зүйл эрт нэгэн өдөр эх хорныхоо элгэнд буцаж ирээсэй хэмээн мөрөөдсөн гэгээн хүсэл мөрөөдөл аниртана. Яг түүн шиг Монгол хүн бүрийн сэтгэлд өөрийн гэсэн дурсамжийн музейтэй байдаг. Тэдгээр музейд байгаа баяртай, нулимстай хамгийн нандин дурсамжууд хамтаар энэ цаг үеийн монголчуудын түүхийг бүтээж байдаг.